За өдөр антаа үргэлжлүүлээд харах юм бол Godonio гэдэг нөхцөлийг одоо үзэх байгаа. Тэгэхээр уг нөхцөлийн хувьд үүлэг болон тэмдэг нэрийн араас холбогдсон тийм байхгүй юу, тийм юм а гэх мэтчлэн утга санааг илэрхийлдэг яриан дээр ихэвчлэн ашигладаг нөхцөл байна. За тэгвэл хүслэгтэй дамжуулж яаж холбогдож байгааг таарцгаая. Үүлгийн араас үүлэг болон тэмдэг үг болсон бүгдэнд нь холбогдож шүү дээ. Манта их байх, паппата завгүй байсан, удаа ирэх гэж байгаа. Тэгэхээр Godonio гэдгийг холбох юм бол Mancodonio их байхгүй юу, Papagodonio завгүй байсан байхгүй юу? Ugodonio ирэх байхгүй юу гэх мэтлэнгээр холбогддог байна. За тэгвэл өдөр антаа өгүүлбэр дунд яаж орж иж байгаа харъя. Манай түүн Монгол хүний сэтгэлгээнд нийцүүлэн Солонгос хэлний бүх шатны ном сургачдыг боловсруулан гаргаж, мэргэжлийн төвшөнд Солонгос хэлний анхан шатнаас эхлээд Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтын дээд шат хүртэл бүх сургалтуудыг Монгол болон Солонгос багштайгаар байнга эсрэг даван сургалт явуулж байна. Манай түүний багш нар магистр болон түүнээс дээш зэрэгтэй ба Монгол түүний онцлогт нийцүүлэн хичээлийг сонирхолтойгоор явуулдаг. Би нарийн гарц хэл шинжилгээ хүрээлэнд Солонгос хэлний анхан шатны сургалтанд суудаг Солонгос Монгол багштай найрсаг тав тухтай ном болон дагалдах CD бус хэрэгслүүд нь ойлгоход маш хүнтэй. 6 сарын дотор одоо топын 4-р төвсөнд тэнцвүүлж байсан. Хичээлийн цагаараа нэмэлтээр ирж хичээллэх боломжийг олгодог байгаа. Хилээ сайн сур сэтгэлд ханддаг гэж байна. Солонгос хэлнийхээ мэдлийг дээшлүүлэхийн тулд нарийн гарц хэл шинжилгээний хүрээлэнг зорж ирсэндээ баяртай байна. Багш нартай аль баярлалаа. Солонгос хэлийг зөв суурьтай суралцахыг хүсвэл манай сургалтын төвд хүрэлцээр суралцаарай. Та бүхэн Солонгос хэлийг чанартай зөв суурьтай сурмаар байвал нарийн гарц Солонгос хэлний мэргэжлийн сургалтын төвд хүрэлцээрэй. Та сурч чадвал бид зааж чадна гэсэн уриатаар манайх үйл ажиллагаа байнга явуулж байна. Манай хаяг 13 дугаар хоолойны автобусны буудлын баруун талд байрлах Британий эзэнгийн баруун хойд талд Могилская офисын 5 дугаар давхарт 505 506 дугаар өнд байрлаж байна. Манай утас 9664 9939 8994 9939 даяагуудаа залгаарай. Вы 아직 퇴근 안 하셨어요? 야가 어떤 хүртэл ажиллаад тараагүй юм бэ? 왜 아직 퇴근 안 하셨어요? 야가 어떤 хүртэл ажиллаад тараагүй юм бэ? 아직 할 일이 많거든요. хийх юм их байгаа байхгүй юу гэсэн санаагаар одоо энэ дээр мань орж ирсэн байгаа. За. 한동안 남자친구를 못 만났어. 내가 많이 바빴거든. хэсэг хугацаанд найз залуутаа уулзаж чадсангүй. Би маш завгүй байсан байхгүй юу гэж одоо энэ нэг өгүүлбэр төгсөх байдлаар энэ дээр орж ирсэн байх шүү дээ. Та бүхэн анзаарсан байх гэж. За үргэлжлүүлээ дараагийн үйлрэл хамтарая. 걱정하지 마세요. 저에게는 좋은 생각이 있거든요. битгий санаа зовоорой. Надад сайхан санаа байгаа байхгүй юу гэдэг маань энэ дээр ингэж илэрхийлэгдэж гарч ирсэн байх шүү дээ. 있다 байх, 거든요. байхгүй юу гэсэн санаа. 아까 서점에 가서 책을 샀거든요. 아주 재미있을 거예요. саяхан номын дэлгүүр яваад ном худалдаж авсан байхгүй юу? Энэ дээр 샀거든요. худалдаж авсан байхгүй юу? маш их сонирхолтой байх байхаа гэдэг санаа илэрхийлсэн байна. За дараагийн үйлрэл. 이번 학기에 제가 장학금을 탔거든요. 어머니가 기뻐하실 거예요. Энэ үйлрэлд би тэтгэлэг авсан байхгүй юу? Ээж баярлах байх та гэсэн санааг илэрхийлсэн байна шүү дээ. Тэгэхээр бидний үзэж байгаа гол утга санаа нь Godonio буюу тийм байхгүй юу, ийм байхгүй юу, ингэсэн юм а гэдэг санаагаар илэрхийлж байна. Хэрвээ та Солонгос хэлний мэдлэгээ илүү их сайжруулахыг хүсвэл Солонгос хэлний хавтаа суралцах гэсэн Facebook пэйж болон групп руу нэгдэж орж ирээ гэж бодож байна. Тэгээд дараагийн ачаал хүртэл түр баяртай.